Оливия бол Японд төрж өссөн гадаад охин. Шинээр шилжиж ирсэн ангид нь тэнэг дүүхэн нэг охин харагдахаар нь жаахан дайжигнахаар шийдээд өөрийгөө Америкаас ирсэн гэд хэлчихдээ. Гэтэл энийг нь сонссон өөр нэг охин Оливиагаас англи хэл зааж өгөхийг хүснэ. Хариуд нь "Төвий чи англи хэлгүй Оливия? Би чөлөө цагаараа Японы тоглоомыг судлах гэж байгаа. Хичээл заах завгүй" гэж гусчна. Даанч нөгөөх нь "Би заагаад өгье" гэхэн дэрээ. Ингээд англи хэл заах эсхийг тоглоом тоглож шийтгэр болдیں۔ Гарын хуруунуудынхаа завсраар хин сайн балаа алдалгүй зоосон нь ялна. Эхний удаад хин нь хурцтай, сайн хийсэн болохоор уулам хөндрүүлж гортгоор үзэхэр болчлоо. Тайрмал өстэй охиныг Касуми гэдэг. Касуми ширээнд нүхүлцтэл гортгоо зоож ялснаар эцэст нь нийгэм англи хэлээ заалгахаар болно. Хамгийн ихний зааж өгсөн үг нь "Give me chocolate". Америкчуудын байнга хэлдэг үг гэж авсан. Энэ хэд тоглоомын клуб хүртэл нээчлээ. Тэгснээ клубийнхээ өрөөнд усан сан хийж сууна гэснээ ус мусаа асгаад завхарсан юм болно. Ядж яхад үүдээр нь урссан усыг нь багш нь хараад энэ хідээс хаалганы гаднаас асуудیں۔ Урт үстэй охин бол Ханако. Ханако шууд "Оливия харин тэсэлгүй өмдөндөө алдчихлаа" гэд хэлчихдээ. Багш нь тэгсэн чинь бүр мэдрэл муутай "За яалтчгүй тунгалаг л байна да" гэснээ "Амсаа наадын ёо аз олж ус юм да". Нэрээ энэ хидийг клубын нээчлээ гэдээсэн чинь клубын зөвшөөрлөө ч аваагүй дээ. 3 хүнтэй болохоор клуб болж чадахгүй. Ядаж дугуйлан болгоё гэсэн ч үйл ажиллагаа нь тодорхойгүй гэд буцаагджээ. Уг нь дугуйлан боллоо ч 10,000 йений төсөв авд юм байна. Энийг нь сонссон Ханако сурагчдын зөвлөлийн даргын урд ирснээ бүр шал долоох шахан за. Тэгээд ч бүтэхгүй л дээ угаасаа. Оливиагаар англи хэл заалгаж байгаа Касумигийн дүн улам муудчиж сайжруулж сонил л доо тий. Касуми муу дүнгээ харж зогсож ийснаа угаасаа ч бараг заалгаагүйгээ сандیں۔ Ханако хүртэл заримдаа алдааг нь засаж өгч байхад Оливия дуугүй л хараа зогсож идэг. За тэгээд албан ёсны зөвшөөрлч хүн байж клубын өрөөндөө тоглож сууж байгаа хийцгүү хоёр дээрээ ирээд англи хэлнийхэн шалгалтын хариуг асуундаа. Ханако 92, Оливия 25 авчээ. Ингээл баригдаж байгаа. Ханако үеийнхээ охидын нүрээ буддгийг нь үзий яддаг. Гэтэл Оливиагийн цүнхнээс будгийн гошлог гараад ирнэ. Тэгсэн Оливия нүрээ будах чинь заавал суралцах ёстой зүйл гээд Ханаког синхруулчтэй. Нөгөөх нь нүрээ будуулах гэсэн биш, Оливиагийн тоглоом болоод дуусна. Ядж яхад яг зодуулсан юм шиг харагдаж энтэр. Багш нь харснаа бүр Ханаког найзуудтай зодуулчих гэж боддیں۔ Манай гурав тойрч суугаад юу тоглохоо ярилцлаа. Оливия аав ээжийнх нь нутгаас гаралтай нэг тоглоом бий гин. Шийтгэлэн гэсэн чинь нэгнийхээ суугийг үнэрлэх гэж авд юм да. Тэгснээ энэ шийтгэлээ манай соёлд бол байдгал зүйл гээд гүрийчин. Яа харахгүй тоглохоор болоод нэгэн зэрэг бүгд хуруугаа гозойлгоход Ханако сондгоорчдیں۔ За тэгээд эхлээд Касумигийн суугийг үнэрлэлтэл ашгүй үнэргүй за. Харин Оливиагийнх аимшигтай үнэртэй. Ядж яхад Ханако бас тэнгийнхээ хажуугаар сайхан сэтгэлтэй. Гомдоохгүй гэсэндээ үнэргүй байна л гэж авдیں۔ Дараагийн тоглох ээлж болоход Ханако Касуми хоёр уг нь нийлж хагаад Оливиаг ялахаар болсон ч эцсийн дүндээ Ханако урваад Касуми ялагдчихна. Сургуулийн англи хэлний багш найз залуутай болохыг хүсдэгч огт болж өгдөггүй. Харин нэг өдөр тоглоомчдын клуб нээгдсэн гэж сонсоод хүрээд ирдیں۔ Тоглоом сонирхдаг хүн юм байна да гэж бодтол зориулга нь шал өөр үд юм да. Манай гурван балайг найз залуутай болох арга хэлж өгч магадгүй гэж боджээ. Оливия ч үнэн итгэлтэй найз залуу олоод өгье л гэж авдیں۔ Даанч багшийн сонирхдаг төрлийн залуу нь сөөбөр хүчтэй хүн гэхээр дэлхийгээс лав олдгон тодорхойллоо. Тэгснээл мэйл хаягийнх нь нууц үгэн хүртэл гэрэлмээр байна ч гэж ах шиг. Яй даа эз. Ханако багштай цахим хаяг нээж өгдیں۔ Нүүр зургийг нь авахдаа гарт нь хиймэл хөхний товч бариулцдаг за. Хаягийнх нь нэр нь ганц бие багш. Тайлбар дээр нь тоглоомын клубын зөвлөх багш гэд бичсэн байдیں۔ Атгах санаатай гурван юм чинь багшийг хүчээр клубт оруулчих. Энэ хэд зөвшөөрлгүй өөрсдөө клубын өөрөө гаргачаад байгаа штэ. Тэгсэн энд нь өөр нэг зөвшөөрөл авсан клуб орохоор болчихно. Манай гурвыг бүр гүрийгээд гарахгүй байсан болохоор нь нөгөө клубын охтууд тоглоомоор өрсөлдөөд ялсан нь өрөөгөө авъя гэдیں۔ Өрсөлдөх тоглоом нь гутлаа шидэх. Тодорхой зурааснаас хойш хэн нь илүү хол гутлаа шидэж чадсан нь ялахын гинэ. Ханако бүр амар сүртэй царайлснаа гутлаа яг өөрийнхөө дээр шидээд доороо унагчдаг нас. Нөгөө клубын дарга нь дугуйж ийж өсөрч мөсрээд амар юм болж ийж гутлаа 1 км хол шидээд ялсан ч бэртлээсээ болоод гэрээрээ хичээллэхэр болчихно. Тэгээд клубийнх нь үйл ажиллагаа нь гэрт нь явах болсноор тоглоомын клуб аврагдсан юм да. Нэрээ энэ Ханакогийн гэрийн туслах залуу нь үнэхээр хачин хүн байдаг за. Өгзгөөрөө лазер гаргадаг хүн байвал яах вэ? Нэрнгээсээ өгзгөөрөө лазердаг гинэ. Энийг одоо супер хүч гэж тооцвол баг англи хэлний багшийн тайпны залуу юм уу хайшин дээ. Амралтын өдөр клубээрээ гадуур уулзахаар болсон чинь Ханако юу өмсөж ирдэг гэж
Малгайн дээрээ эрен ивэртэй. Алиалагч гэхээр алиалагч биш. Чөтгөр гэхэд чөтгөр биш. Юу ч гэмээр юм дээ. Нөгөө хоёр нь хүртэл эрүүл ухаантай хүн яаж ингэж хувцасладаг байна гэж бодож интэр. Ханако болохоор өмсөж ирсэн хачин юм алдартай загвар зохион бүтээгчийн бүтээлштэй л гэдэдий. За тэр ч яхав. Энэ Ханако зүгээр ч хичээлээ хийчихгүй салгалаад хүний кофе руу балаа шидэд нөгөө эмэгтэй нь халуун кофе цацрангууд татчихсэн тамхиа алдаж унгаад тэр тамхи нь хөшгөнд гал авалцуулаад дуус. Бүгэл бүтэн нэг кафег шатаасан ч аз олж Ханакогийн баян л та. Эдний сургуульд юр бусын зүйлсэд итгэдэг хүмүүсийн клуб байдаг. Анх 5 гишүүнтэй байсан ч одоо ганцхан хүн үлдчихэж. Хоёр нь төгсөөд нэг нь сурагч солилцоогоор яваад нэг нь шилжсэн гинэ. Үлдсэн ганц гишүүн нь уйдаж яваад санаандгүй тоглоомчдын клубыг олоод ирдیں۔ Манай хэд энэ нөхрийн ярианаас нэг гишүүн нь шилжсэн гэдэг нь өөр сургууль руу биш бүр яг шууд утгаараа орон зайгаар шилжсэн гэдэг байгааг нь ойлгочихно. Мэдээж байж боломгүй зүйл болохоор тэр шилжсэн гэдэг байгаа сурагчийн нэрийг нь мэдэж аваад багшаас очиж асуудیں۔ Тэгсэн чинь яг үнэндээ нөгөө сурагч нь зүгээр л өвчтэй байгаа юм байна. Хамгийн сүүлд клубтэй байхдаа өөрийгөө удахгүй алга болж магадгүй шүү. Тэгвэл намайг шилжих шид ашиглаж чадсан гэж бодоорой гэд итгүүлчиж. Үннийг мэдсэн шуламшиг сурагч найзыгаа өвчтэй байсныг нь ч мэдсэнгүйгээд сэтгэлээр ундیں۔ Тэгсэн Оливия гэж нэг юм битгий сэтгэлээр унаа. Оронд нь эдгээх шид ашиглаж болохгүй мүү гэж авд юм да. Нөгөө шуламшиг сурагч гинэд урам ороод найзыгаа төсөөлж хүүхэлдээ хийгээд бүх биеэр нь битүү зүү хатганаа. Тэгсэн дараа нь багш орж ирээд манай хэд юу болсныг тайлбарлаж өгтөл та хэд бөксрүүн ч бас хатгсан уу гэж авдیں۔ Нөгөө сурагч нь шамбармаар өвдсөн байжээ. Шалгалтууд эхэлж Касуми Оливия хоёр шалгалтандаа унаад нэмэлт давтлага авч Ханако ганцаархнаа үлдчихэж тэгсэн гэрийнхэн туслах Ханакод зориулсан эрэгтэй робот аваад ирдэг за. Найз залууг орлох юм байхаа. Даанч энэ робот нь өвөө туслах хоёрынх нь хоолоогоор балаа юм яриад Ханако толгойг нь таслаад ивдчихнэ. Сургуулийн хамгийн хөөрхөн охин тоглоомчдын клуб дээр ирээд манай гурваас сурагчдын зөвлөлийн даргын нууц дэвтрийг нь хулгайлаад өг гэж гуйдیں۔ Энэ дэвтэрт нь бүх сурагчдын элдв ноог хадгалсан байдаг гинэ. Яахлаараа бид гурав хулгайлах ёстой гэтэл Оливияг Сумогийн фигүүрээр Касумиг англи хэл сурах номоор Ханаког 100 йений хумсны будгаар урьгтчихдээ. Манай гурав жууг нь сурагчдын зөвлөлийн өрөөнөөс хэрэгтэй дэвтрээ яг хулгайлаад ижитэл сурагчдын зөвлөлийн дарга ороод ирнэ. Амжиж ширээн дор бүгд нуугдсан ч нөгөө дарга нь сандалныхаа байрлалыг өөр байгааг анзаарчдیں۔ Тэгсэн Ханако тэрийг нь сонсоод сандлыг нь хөдлөсөн чинь дарга айсандаа гараад гүйчихнэ. За нууц тэмдэглэлийг олоод нээтэл дотор нь Япон хэлний багш ангийн өвдний усыг долоосныг клубын өрөөний өрсөлдөөнөөс олж нэг сурагч бүх ясаа хуулсныг тоглоомчдын клубийнхэн кафед гал тавьсныг Оливиягийн муухай үнэрийг бичсэн байдیں۔ Оливия өөрийнхөө талаар уншаад айгүй сэтгэлээр унтал найзууд нь зүгээр дээ бид нар аль хэдийн чамд дасчихсан гээд манай хэд уянгалчнаа. Тэгээд нууц тэмдэглэлээ бүр мартаад зайрмаг авч идэхээр гараад явчвал яах вэ? Энэ хооронд нь мэдээж захиалга өгсөн сурагч өөрөө орж ирээд өөрийнхөө мэдээллийг дундаас нь аваад шатааж байгаа юм чинь. Тэгээд мэдээж энэ нөхрийн гарт нууц тэмдэглэл орж байгаа. Оливиягийн шинэ гар утас нь тусгай технологиор бактери олж илрүүлдэг гинэ. Оливия өөрөө бүр ингэж бактери олохдоо бараг донцсон за. Ханакогийн бараг бүх юмнаас л бактери гарч ирээд байсан чинь баярлаж интэр. Оливиягийн бактерийг нь олоод Касуми тэрийг нь хариутгаал Ханакож гуниг. Бактери дууссаны дараа Оливия утсаа ширээн дээр тавиад мартах шахлаа. Ханако санаандгүй утсыг нь аваад Оливияг хартал хоёр сугнаас нь аюулын дохио илэрчээдий. Ёо. Оливияг Ханако Касуми хоёроос бусад хүүхдүүд гадаадаас ирсэн англи хэлтэй гэж итгэсээр л байгаа. Анх уг нь ганцхан Ханакогоор л тоглох гэж эхлүүлсэн биш гай олж байгаа. Худлаа ярихаас залхаад Ханаког хүүхдүүдэд хэлээд өгөөч гэж гуйсан ч нөгөөх нь хичээлийн дундуур хүүхдүүдэд захиад амжуулчихна. Замд нь мэдээж Касуми бас тэрийг уншичтیں۔ Ядчихад энэ нэг юм нь болохоор Оливиягийн энэ нууцыг задлах хүсэлгүй за. Оливияг гадаад учраас хэл ойлголцохгүйгээд баргийн хүн очиж юм ярьдаггүй. Хэрвээ хүн болгондоо яриад эхлүүл од болоод тоглоомчдын клубээсээ гараад найзлахаа болчихно гэж бодоод айгаад байгаа. Дунд сургуулийнхаа нандин үеийг Ханакогийн балет царайг л харж өнгөрөөмөргүй байна гэд нөгөө захиаг нь засаад өөрчилчихнэ. Тэгчээдэл харин багш нь хүүхдүүдийн юм дамжуулж байгааг мэдээд бариад авдیں۔ Захиаг уншснаа Оливиагаас асуусан чинь нөгөөх нь сандраад үгүй л гэж байгаа юм чинь. Ингээд үргэлжлүүлэн худлаа ярих харуулж англи хэлний тэмцээнд ангиа төлөөлж орохоор болчихно. 7 хоногийн дотор англи хэлээ сайжруулж чадахгүй штэ. Тэгээд яах вэ гэтэл Ханакогийн гэрийнхэн Оливияг дуурайлахад робот хийгээд өгд юм да. Ханакогийн эвдсэн өмнөх роботыг нь засаад хийсэн гэтэл царай нь арай л амар за.
Тэгээд бүр яриа энтерн танхаа. Англи хэлний багш орж ирээд юм яриад үтсэн чинь өөдөөс нь харааснаа дунд хуруу гаргачдیں۔ Ханакогийн өвөө нь роботыг засахдаа өөрийнхөө дуртай үгнүүдийг хэлдэг болгоцсон. Ингээд эцэст нь Оливиягийн оронд өөр хүүхэд оруулахар болдیں۔ Оливия хичээл дээрээ 5 дахь удаага манга авч ирээд баригдсан болохоор багш нь гэрээс нь хүн дуудчихна. Тэгсэн Оливиягийн төрсөн ах гэд хүн ирсэн нь Оливиягаас арай л өөр идэв. Ганцхан адилхан юм гэвэл цэнхэр нүдэн л байна. Ахынхан сургууль дээр ирсэн жинхэнэ зорилго нь дүүгийнхээ асран хамгаалагчийн хуваар биш, хураалгасан манганыхын төлөө л иржээ. Дээрээс нь Ханакогийн цахим хаягийг нь авснаа хандраад идэм да. Сургуулийн соёлын өдөрлөгөөр тоглоомчдын клубийнхэн өөрсдөө кино хийгээд үзүүлэхэр болдیں۔ Касуми өөрийнхөө хиймээр байгаа юмыг л баг хүчээр найзуудаараа хийлгээд байгаа. Киноныхоо постерыг хүртэл хийчээд сурагчдын зөвлөлийн дарагт харуултал киног нь соёлын өдөрлөгөөр гаргахгүй л хэдий. Нэмэх 18 хэсгүүд оруулсан ч баг шиг. Шулмын клубын 2 болохоор соёлын өдөрлөгөөр амцтан хийж зарна гинэ. Манай амцтныг зөвшөөрөхгүй байх л та гэсэн мөртлөө л амцтан хийн л хийж авдیں۔ Өвчтэй байсан охины эмээ нь хэрэгтэй үедээ ашиглаарай гэд шидэж шингэн гисэн юм өгчээ. Хэдхэн туслал нь хүн болгоныг аз жаргалтай болгох хүчтэй ч гинүү. Эмээ нь жинхэнэ шулам юм биш үстэй. Нөгөө хоёр ч хийсэн амцтнаа хамгийн түрүүнд Япон хэлний багшид амсуулдیں۔ Багш гаднаасаа эвгүй харагдах чигнэмгийг нь амсаад таалагдсанаа хэлнэ. Гэтэл оройн багш нэг л эвгүцсэн, харц марцсан, догширцсан явж идэм да. Энэ хооронд тоглоомчдын клубийнхэн өөрсдийнхөө киног зөвшөөрүүлэх гээд сурагчдын зөвлөлийн даргын өрөөнөөс салахгүй. Ядж байтал зөвлөлийн өрөөнд дарга нь байхгүй. Дид дарга нэгж идэв. Энэ дид дарга боломжил гарвал нүрэ будаад үсээ янзлаад хөвгүүдийн сургууль руу гараад гүйчтэй. Эдний сургууль нүрэ будахыг хориглдог болохоор багш нартай агаад харах юм бол гяас арилах чинь тэгэл дахиад будна ёо. Хөвгүүдийн сургууль руу гарах гээд будж байхад нь тоглоомчдын клубийнхэн нэг нэгээрээ орж ирээд гай олж өгнө. Тэгснээ бүр киногоо зөвшөөрүүлэхийн тулд Ханако гэрийнхээ туслахыг Оливия ахыгаа дагуулж ирдیں۔ Энэ хэдээс болоод тал нүрээ будаж амжаагүй сууж байхад нь өнөө хөвгүүдийн сургуулиас найз залуу нь ирчэндээ найз охиныхоо 2 өөр тал нүрийг хараад хашгирсан чинь нөгөөх нь өвдгөөрөө гидсрүү нь ганц усаж аваад ухаан алд болчтой. Эвгүй. Тэгсэн энэ үеэр нь тоглоомчд орж ирж таарад ухаангүй байгаа найз залууг нь харчна. Дэд дарга болохоор толгойдоо баг углаад нуугдсан ч манай гурав бариад авдیں۔ За тэгтэл сурагчдын зөвлөлийн дарга орж ирээд дэд даргыг аврахын тулд нэмэх 18 киног нь соёлын өдөрлөгөөр гаргахаар болчвол яах вэ? Тэгснээ энэ явдлыг хинт ч хэлэхгүй нууцлаарай гэдээ. За дараагийн бичлэгээр ямар анимаар уулзмаар байна? Та хэд маань өөрсдийнхөө саналыг коммент хэсэгт үлдээгээд сувагта subscribe дарахаа битгий мартаарай. Baby, just to let me down and mess me up.